Өмнөх парт дээр Mortal Kombat-ийн өмнөх үйл явдлаас Mortal Kombat-ийн 3 дугаар анги хүртэл үйл явдлыг ярьсан. Энэ бичлэг дээр Mortal Kombat 4-өөс Mortal Kombat Deception хүртэл хүрэхээр бэлтлээ. Mortal Kombat 1-ийн үйл явдлаас өмнө хуучин Elder God Shinnok өөрийн хүчээ ашиглан сахиус бүтээж Elder Gods-д мэдэгдэхгүйгээр Realm хооронд аялах боломжтой болж дэлхий рүү дайрдаг. Дэлхий дээр Raiden Shinnok хоёр тулалдаж олон соёл иргэншил төрөл зүйлүүд мөхөж эцэст нь Raiden ялж Shinnok-ийн сахиусыг нь хураан авч Elder Gods Shinnok-ыг Nether-Realm-д хордог. Nether-Realm-ыг Lucifer захирдаг ба өөрийн чөтгөрүүдээр Shinnok-ыг тамлуулж тамд гатсан байсан Shinnok дээр Quan Chi ирж уулзан эндээс гарахт нь болон Lucifer-ыг дийлэхэд нь туслана. Хариуд нь өөрийнх нь баруун гар болох талаар хэлэхэд шууд зөвшөөрөн Shinnok Lucifer-ыг алж Nether-Realm-ыг эзэлдэг. Mortal Kombat Mythologies Sub-Zero гэх тоглоом дээр яг Mortal Kombat 1-ийн өмнөх үйл явдал өрнөдөг ба анхны Sub-Zero Bihan болон Scorpion Hanzo Hasashi хоёр яг адилхан газрын зураг олж ирэх даалгавар авч Sub-Zero Scorpion хоёр тулалдаж Sub-Zero ялж газрын зургийг олон газрын зургийн дагуу явсаар Temple of Elements дээр очиж газрын бурхан, галын бурхан, усны бурхан болон салхины бурхан Fuji-нийг ялан эцэст нь сахиусыг олж авахд гинт Quan Chi гарч ирээд сахиусыг аваад явдаг. Quan Chi явсны араас Raiden гарч ирэн сахиусны талаар тайлбарлан Sub-Zero-г Nether-Realm руу явуулж Sub-Zero ирээд газар хороож амжилгүй баригдаж хоригддог. Хоригдож байсан өрөөнд нь өөрийнх нь алсан Scorpion байдаг ба Scorpion өөрийг нь болон гэр бүлийг нь алсан Sub-Zero-тай тулалдан Sub-Zero ахин нэг удаа ялж Quan Chi болон Shinnok-ыг ялснаар эцэст нь Shinnok-ийн сахиусыг Raiden-д хүлээлгэн өгдөг. Гэхдээ энэ авчирж ирсэн сахиус нь хуурамч байдаг ба Quan Chi анханасаа хуурамч сахиус хийчгээд түүнийгээ Sub-Zero-д өгөөд явуулсан байдаг. Одоо цагт Edenia Shao Kahn-ы захиргаанаас гарч хатан сэндэлээр захируулж амар тайван аж төрж байхад Edenia-гийн элчийн охин Tanya хэсэг хүмүүсийг дагуулж ирдэг ба эдгээр хүмүүсийг толгойлж явсан хүн нь зовлонгоо тоочж хорон санаат шидтэн манай Realm-ыг эзэгчлээ. Таны мэрэгэн ухаан болон зөвлөгөө хэрэгтэй байна гэд нэгэн шидэт бөмбөлөг өгдөг. Энэ шидэт бөмбөлөг өгсөн хүн нь Quan Chi байдаг ба нөгөө бөмбөг нь портал болж Shinnok болон түүний чөтгөрүүд гарч ирэн Edenia-г эзэлдэг. Kai Lukang хоёр бэлтгэлээ хийж байхад нь тэнгэрээс нэг зүйл унаж юу унсныг нь шалгахаар очиход салхины бурхан Fuji болон чөтгөрүүд байдаг. Raiden ирж чөтгөрүүдийг алж Fuji Shinnok Devachan болон бурхад руу дайрч байгаа талаар хэлж дэлхийн дайчид Edenia руу явдаг. Shinnok-ийн талд чөтгөрүүдээс гадна олон өөр дайчид байдаг. Тэдний нэг бол Baraka. Байнга тулаан хүсдэг Tarkatan Shinnok-ийн талд ордог. Kitana-д 2 удаа алуулсан Mileena ахин нэг удаа Kitana-гаас өшөөгөө авахаар Shinnok-ийн талд ч бас нэгддэг. Reptile өөрийнх нь төрөл зүйл устгаас өмнөх цаг үе рүү шилжүүлж өгөхийг Shinnok-оос гуйж түүний тулаанчдын игнэнд нэгддэг. Scorpion Quan Chi болон Shinnok-т нэг тал байдаг ч энэ удаа илүү чухал зорилготой дайнд нэгддэг. Шин дайчин Raycon Shinnok-ийн армийн генерал бөгөөд олон жилийн өмнө Elder Gods-ын эсрэг тулалдаж байгаад алуулсан гэж хүмүүс бодож байсан ч амьд үлдсэн байдаг ба Reiko дэлхийн эсрэг дайнд нэгддэг. Goro ахин нэг удаа Sub Boss-оор иргэн ирдэг ба хин нэгний талд биш Mortal Kombat-д Lukang-аас өшөө авах зорилготой нэгддэг. Өөрийнхөө өвөг эцэг Great Kung Lao-гийн өшөөг Goro-гоос авахаар Kung Lao-ч бас Edenia-д ирдэг. Black Dragon бүлэгмийн сүүлийн гишүүн Jarek-ийг Sonya болон тусгай хүчин хөөж байсан ч гинт Shinnok гарч ирснээс болж Jarek Shinnok-ийн эсрэг тулаанд нэгддэг. Дараагийн шин дүр бол Kai, Lukang-ийн найз
хуучин White Lotus-ийн гишүүн. Каийн дүрийн хөгжүүлэлтээр нь ямар ч анхаарал хандуулаагүй юм уу яасан. Ингээл өөр bio дээр нь юу ч байдаггүй. Mortal Kombat Armageddon-оос хойш бүр ямар ч сургаггүй болсон дүр. Johnny Cage болж байгаа дайны талаар мэдээд Raiden-ээс өөрийг нь амьлуулахыг гуйж ахин амилж дэлхийн дайчидтай нэгддэг. Sub-Zero өөрийн ах Bi-Khan яаж Sakusa-ыг олж Quan Chi болон Shinnok-той тулалдаж байсныг мэддэг болохоор дэлхийн дайчидтай нэгддэг. Kitana Umen-ыг ашиглан хоригдож байсан шоронгоосоо гарч бусад дээрээ очдог. Tanya яг үнэндээ хорон санаатан ба анханасаа төлөвлөгөөтэйгээр Edenia-гаас урвж Shinnok-д тусалсан байдаг. Liu Kang Goro-той таарч тулалдан 2 дахь удаага ялахад Goro эцэст нь өшөө авахаа болдог. Liu Kang Shinnok 2 тулалдан Liu Kang ялж Raiden Shinnok-ыг Nether Realm руу цөлдөг. Яагаад олон жилийн өмнө Raiden-тэй тулалдаж байснаасаа илүү амархан ялагдчих ваа гэж бодож байвал өөрт нь байгаа Sakusa нь хуурамч байснаас болж бүрэн хүчээ ашиглаж чадалгүй Liu Kang ялагддаг. Харин Shinnok-ийн жинхэнэ Sakusa нь Quan Chi-д байдаг. Scorpion Sub-Zero-той тулалдан яг алах гэж байхад нь Your soul will never rest, Scorpion. The Lin Kuei may have been responsible for your murder, but your family's true killer still remains free. If you are not the murderer, then who is? I am the one you seek. To defeat my nemesis Sub-Zero, I needed the power of a Spectre. You've done my bidding well, Scorpion. But now I must return you to the Netherrealm. Quan Chi амнаасаа болж байгаад Scorpion-тэй цуг Nether Realm-д гацдаг. Sub-Zero Lin Kuei-д буцан ирэхэд Sector-ийн програм нь гацаж өөрийн аав Lin Kuei овгийн Grand Master-ыг алж өөрөө бараг л овгийн Grand Master болсон байдаг. Sub-Zero ирж Sector-ыг ялснаар Dragon Medallion-ыг Sector-оос авснаар өөрийнх нь хүч улам нэмэгдэж овгийн Grand Master болдог. Sonya болон Jax цүлд гатсан Cyrax-ыг олж Lin Kuei-гийн суулгасан програмнаас нь чөлөөлж Cyrax-ыг эрх чөлөөтэй болгосны хариуд Cyrax Special Force-д нэгддэг. Jarek Shinnok-ыг ялахад тусалсан хэдий ч хийсэн гэмт хэрэгүүдээс нь болж Jax баривчлах гэхэд нь Jarek тулалдсан ч эцэст нь Jax-д алуулдаг. Shao Kahn болон Shinnok-ыг ялсан Raiden Elder Gods өөрсдийн нэг болгон Elder God болгоход Raiden дараагийн дэлхийн хамгаалагчаар Fujin-ыг сонгодог. Raiden явахаасаа өмнө өөрийнхөө тайгийг Kai'д өгөөд явдаг. Shinnok ялагдсан учраас Edenia хэвэндээ орж Mileena эцэст нь Kitana-гаас өшөө авахар ирэхэд нь Kitana Mileena-г шоронд хордог. Kitana Shao Kahn болон Centaur-уудыг хооронд нь найрамдуулахаар Goro-той ярилцаж байхад нь хаанаас ч юм Kung Lao гарч ирээд Goro руу дайрахад Kitana болиулж эцэст нь Kung Lao болон Goro нар эвлэрдэг. Liu Kang дээр Kitana ирж Edenia-г ахин аварсанд нь талархаж өөртөө цуг Edenia-д очин хаан болохыг хүсгэд Liu Kang дэлхий дээр үлдэж дэлхийг хамгаалахыг сонгож Kitana-гийн саналаас татгалздаг. Өмнөх анги дээр тамд ирсэн Scorpion Quan Chi гэр бүлийг нь алсан жинхэнэ алуурчин гэдгийг мэдсэн болохоор өдөр бүр Quan Chi-г тамлаж өөрийн бүхий л хорсол уур хилэнг Quan Chi дээр гаргаж байдаг. Quan Chi Scorpion-оос зүхтааж яваад Dramin болон Molok'д намайг хамгаалж өгвөл тамаас гаргаж өгье гэд өөртөө бие хамгаалагчтай болдог. Quan Chi эртний порталын балгасыг олж өөртөө байсан Shinnok-ийн Sakusa-ыг ашиглаж тамаас зүхтэн Outworld-д ирдэг. Quan Chi бунхан дотор ирсэн байдаг ба энэ бунхан нь
Dragon King Onaga-гийн цэргүүдийн бунхан байдаг. Quan-Chi эртний бичээсийг уншиж энэ армийг амьлуулах юм бол хинч юу ч өөрийг нь зогсоож чадахгүйг мэдсэн ч эдгээр цэргүүд нь сүнсгүй учраа ямар ч хэрэггүйг ойлгодог. Эдгээр цэргүүдийг амьлуулахын тулд Shang Tsung дээр очиж өөрийн олсон цэргүүд болон төлөвлөгөөнийхөө талаар хэлж хэрвээ хамтрах юм бол Quan-Chi айрамтай болж Shang Tsung мөнх амьдрах боломжтой болж хин хиндээ ашигтай байсан тул Shang Tsung зөвшөөрч Quan-Chi-тай хамтарснаар Deadly Alliance үүсдэг. Хоёулаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд эхнээс нь өөрсдийнхөө замд саад болох хүмүүсийг зайлуулж эхэлдэг ба хамгийн эхний хүн нь Shao Kahn байдаг. Хоёулаа Shao Kahn дээр очиж шууд л маш сул дорой болсон Shao Kahn-ыг алхахад хажуунаас нь харж байсан Kano аль хүчтэйгийнхэн талд орж Deadly Alliance-тай хамтардаг. Дараагийн өөрсдийнхэн замд саад болж буй хүн бол Liu Kang. Дэлхийг олон удаа аварч Mortal Kombat болгон дээр ялдаг Liu Kang-ыг алхахаар бэлтгэлээ хийж байгаа Liu Kang дээр Shang Tsung гитэж очиод тулалцсан ч ганцаараа дийлж чадахгүй хаг нүдүүлж байхад нь Quan-Chi ирж хоёр нэгдэж байгаад эцэст нь Liu Kang-ыг алж Shang Tsung Liu Kang-ийн сүнсийг нь сорж авдаг. Shang Tsung Outworld-д Sun-Dao гэх тосгоны иргэдийг боолчлон өөртөө ордон бариулахаар өөрийн цэргүүдээ явуулж тосгоны хүмүүс яаж чадалгүй боолчлогддог. Li Mei гэх тосгоны эмэгтэй энэ бүх боолчлалыг эсэргүүцэн Kano руу дайрахад Quan-Chi Li Mei-ийг анзаарч хэрвээ чи манай тэмцээнд ялах юм бол тосгоныг чинь чөлөөлнө. Харин чи ялагдах юм бол бид чиний сүнсийг аавна гэхэд ямар ч сонголтгүй Li Mei зөвшөөрдөг. Дэлхийн дайчид ирэхээс сэргийлж Red Dragon бүлгэмд тусгай хүчний Outworld Investigation Agency-г устгуулахаар хэрвээ та нар устгах юм бол та нарыг амьд үлдээн гэхэд Mawado өөрийн тагнуул Сүүх аавд устгах даалгавар өгч тесрэх бөмбөг суулгуулахаар болдог. Сүүх аав нь Монгол бүх ба зүрхнийхээ оронд cybernetic implant-тай Red Dragon бүлгмийн гишүүн. Гэхдээ Монгол хүн шиг биш, яг хятад хүн шиг харагдаж байгаа үстэй. Сүүх аав тесрэх бөмбөгөө тавьж чадсан ч Jax олж мэдээд амьд гарч Сүүх аавыг хорхотой араандаа зуудаг. Cyrax Outworld-д болж байгаа зүйлсийг дэлхий рүү дамжуулж байсан ч Reptile-тай таарч тулалдаж байхдаа өөрийнх нь шилжих төхөөрөмжийг Reptile эвдэж Outworld-д гацдаг. Cyrax холбоо сураггүй алга болоход нь араас нь тусгай хүчний шинэ эйжент Kenshi-г Cyrax-ыг олуулахаар Outworld руу явуулдаг. Kenshi олон жилийн өмнө бусад тулаанчдыг тулаанд дуудан тулдаж байхдаа Shang Tsung-гийн анхаарлыг ихэд татдаг. Kenshi эртний хаадын үр удам ба эртний хаадын сүнсийг авахын тулд Shang Tsung Kenshi-г хуурч битүүмжлэгдсэн байсан худгийг Kenshi-гээр онгойлгуулж дотор нь байсан сүнснүүд нь Kenshi-г сохолж Shang Tsung сүнснүүдийг нь сорж аваад Kenshi-г хаяад явдаг. Худаг дотор нь Sento гэх Kenshi-гийн өвөг дээдсийн сэлэн байсан ба Sento сэлэмний тусламжтайгаар эргэн тойрны сүнснүүдийг мэдрэх болон харахаас бусад мэдрэхүүн асар хүчтэй болж яг л дээр дэвэл шиг эргэн тойрноо мэдэрч чаддаг болж бас телекинезис чадвартай болдог. Outworld-д ирж дэлхий рүү мэдээлэл дамжуулж байсан ч Сүүх аав портал эвдэлснээс болж Kenshi ч бас Outworld-д гацдаг. Red Dragon болон Black Dragon бүлэгмүүд нь хоорондоо бифтэй ба дээр үед Red Dragon, Black Dragon хоёр нь нэг бүлгэн байсан ч хитрхи их олон дүрмнээс нь залхаж хэсэг гишүүд нь өөрсдийн Black Dragon бүлэгмийг байгуулснаас болж хоорондоо дайсагнадаг болсон. Mawado Black Dragon бүлэгмийн гишүүдийг ангуучилж байгааг мэдсэн Quan-Chi, Shang Tsung хоёр Mawado дээр очиод тохиролцоог хийж хэрвээ өөрсдийг нь тагнаж байсан Kenshi-г алах юм бол сүүлийн Black Dragon-ы гишүүн Kano гүөх тохиролцоог хийдэг. Mawado-гийн зэвсгийг сайн харах юм бол Kabal-ын сэлэм байдаг. Mawado Black Dragon бүлэгмийг ангуучилж байгаад
Кабалтай тулалдан ялж сэлмийг нь авсан байдаг. Нитара гэх шин дүр танилцуулагддаг ба Edenia Outworld-оос салсан дуурлан өөрийнхөө төрлөх рэлэн болох Veternus-ыг салгахаар болсон ч нэг шидэт орб өөрсдийнх нь рэлмийг Outworld-тэй нэгтгэснээс болж тийм ч амар салгаж чаддаггүй. Нөгөө шидэт орб нь Dragon King Onagag дахин шүтдэг хүмүүсийн амьдардаг галтуул дотор байдаг. Эдгээр хүмүүс нь хизээ нэг өдөр Dragon King Onaga буцаж ирнэ гэж итгэн өдөр шөнөгүй энэ луугийн өндгийг шүтдэг. Эдгээр хүмүүс нь өндгийг хамгаалуулахаар Fire Elemental Blaze-ийг гүүрэн дээр явж байхад нь тулалдаж ялаад шидийн хүчээр өндөгний хамгаалагч болгодог. Нитара орба авах гэхлээр нөгөөх нь галтуулан дотор байгаа болохоор Cyrax-ийн халуун тэсвэртэйг нь ашиглахаар болж Reptile-ыг явуулж Cyrax-ийн шилжих төхөөрөмжийг нь эвдлүүлснийхээ дараа өөрөө Cyrax дээр очиод чи орбыг маань олоод ирэх юм бол би чамайг дэлхий рүү явуулж чадна гэхэд нь ямар ч сонголтгүй Cyrax авч өгөхөөр болж галтуул руу явдаг. Deadly Alliance-ийн ордон баригдаад дууссан Quan Chi Shinnok-ийн сахиусаар портал нээж Девачангаас сүнснүүдийг хулгайлж Onagaгийн цэргүүдийг амьлуулж байхад Elder Gods юу ч хийхгүй байгааг харсан Raiden Elder God байхаа болж буцан дэлхийн хамгаалагч болоод дэлхийг хамгаалахаар ирдэг. Сайн найзыгаа алдсан Kung-Lao өшөөгөө авахын тулд Lucanгийн багш Boraicho-той бэлтгэл хийж эхэлдэг. Boraicho нь Outworld-ийн хүнч гэсэн Shao Kahn-ы дарамгууллыг эсэргүүцэн дэлхийг хамгаалах дайчдыг бэлтгэн Shao Kahn-ы эсрэг тэмцэж байсан ч Shang Tsung болон Quan Chi-гийн хийж байгаа зүйлийг сонссон өөрийн рэлэн болох Outworld-ыг хамгаалахаар дэлхийн дайчидтай нэгддэг. Секторыг ялж Grandmaster болсон Sub-Zero Lin Kuei-г бүрэн өөрчлөн дэлхийг хамгаалдаг болгосон ба Raiden ирж Deadly Alliance-ийн эсрэг хамтрахыг асуухад Sub-Zero зөвшөөрөн өөрийн сурагч Frost-ийн хамт дэлхийн дайчидтай нэгддэг. Frost нь Sub-Zero-тай адилхан Cryomancer буюу мөсийг удирдах чаддаг ба Lin Kuei авгийн зохиосон тэмцээнд ялж Sub-Zero Frost-ыг бэлтгэн өөрийн шавья болгосон байдаг. Kitana Shokan болон Centaur-уудыг нэгтгэн Kano-гийн цэргүүдтэй байлдан тоогоор илүү байсан ч дийлж чадахгүй байж байхад нь Quan Chi Noob Saibot-ыг явуулж анхаарал нь сатаарсан байгаа Gorog асар хүнд шархтуулдаг. Бусад дэлхийн дайчидтай уулзахаар явах замдаа Frost Sub-Zero руу дайрч Sub-Zero-гийн медальоныг авахд хэтэрхий их хүчнээс нь болж өөрөө тас хөлддөг. Mavado Kenshi-г олж хоорондоо тулалдан ялж Kenshi-г хагас өглөөд болгоод яваад өгдөг. Үххийн наагур байсан Kenshi-г Sub-Zero олж амийг нь аварч Kenshi-г ялсан Mavadod Deadly Alliance Kano-г өгч Mavado Kano 2 тулалцаар Mavado ялж Kano-г Red Dragon бүлэгмийн төв байр руу авч явдаг. Scorpion Quan Chi-г дагаж Outworld-д ирэн ордон руу нь явж байхад Shang Tsung өөрийн хүмүүсээ байрлуулсан байдаг. Shang Tsung анхнаасаа Quan Chi-тай хүчээ хуваалцах дургүй байсан ба бүх зүйлээ бүтээсний дараа Quan Chi-г алах зорилготой байсан байдаг. Нэтер элемд үлдсэн Moloch Dramen 2-ыг газар доор нууж байсантай Scorpion таарч 2-1 тулалдан Moloch Dramen 2 дийлж чадахгүй тулалдаж байгаад Scorpion-ыг Soul Nedo руу шидэж тэнд байсан сүнснүүд Scorpion-ыг чирэн Soul Nedo-гийн гүн рүү авч явдаг. Cyrax галтуулын лав руу орж Nitara-гийн орбыг гаргаж өгөхөд Nitara амлалтандаа хүрж Cyrax-ыг дэлхий рүү явуулж орбыг хаглан өөрийн рэлмийг Outworld-оос салгаж чаддаг. Cyrax Nitara 2-ыг дагаж явсан Reptile энэ хоёр хайччуугээд явж байхад нь хажууд нь байсан луугийн өндөг хагарч дотор нь байсан бүх энерги Reptile-ийн биед ордог. Өндөг хагарсны дараа шидийн хүчээр өндгийг хамгаалж байсан Blaze эрх чөлөөтэй болж өөрийг нь хорьсон хүмүүс ирэхээс өмнө явдаг. Энэ үеэр Deadly Alliance-ийн ордон дотор Li Mei өөрийнхөө тосхныг чөлөөлөхөөр тулалцаар Quan Chi-гийн тэмцээнд нь ялсан ч
Quan Chi Shang Tsung 2 хилнээсээ буцаж сүнсийг нь авч Onaga-гийн айрмын сүүлчийн цэргийн биед оруулж Li Mei-ийн сүнс үгсэн цэргийн биед гацдаг. Bo Rai-cho ордонд орж ирэн Li Mei-ийн сүнс байгаа биеийг устгаж Li Mei-ийг авардаг. Deadly Alliance-ийг нэг мөсөн устгахаар дэлхийн дайчид ирсэн ч бүгд сүрэг Таркатануудад алуулдаг. Sonya Blade, Johnny Cage, Jax алуулж Kung Lao Kitana 2 Quan Chi Shang Tsung-тай хамгийн их ойртож чадсан ч хоёулаа эцэст нь алуулдаг. Хамгийн сүүлд нь Raid нь ганцаараа Shang Tsung Quan Chi 2-ын эсрэг тулалдан ялагддаг. Одоо Quan Chi Shang Tsung 2-ын замд хөндлөсөх хинч байхгүй учраас эцэст нь хоорондоо тулалдаж Quan Chi ялдаг. Mortal Kombat Deception нь анх удаа Conquest модыг танилцуулсан ба Conquest мод дээр Shujinko гэх тулаанчаар тулалдан бусад рэлмүүдээр аялан Kamidogo-г цуглуулдгаараа өмнөх тоглоомуудаас ялгардаг. Deception-ы үйл явдал нь хамгийн анхны Mortal Kombat 1-ээс өмнө үйл явдал нь өрнөдөг ба Shujinko гэх White Lotus-ын Shaolin хүүгийн дүрээр тоглоом эхэлдэг. Shujinko хизээ нэгэн өдөр Mortal Kombat-д орж Goro болон Shang Tsung-тай тулалдаж ялахыг мөрөөддөгч Bo Rai-cho хитрхи жаахан байна гэд бэлтгэс татгалцахад хаа нэгтэйгээс Damashi гих Elder Gods-ын явуулсан илч өөрийг нь Elder Gods-ын сонгосон авраг болсон талаар нь хэлж бүхий л рэлмүүдийг аврах даалгаврыг өгч өөрийн тулалдсан бүх тулаанчдын арга барилыг тогтоох чадварыг өгдөг. Энэхүү чадвараа ашиглан Bo Rai-choгийн бодлыг өөрчилж Bo Rai-cho Shujinko-г бэлтгэхээр болж дараагийн 5 жилийг Bo Rai-choтой цуг бэлтгэл хийж өнгөрөөдөг. Эцэст нь 5 жил хийсэн бэлтгэлийнхэн ачаар Liu Kang-тай дөхүүц хэмжээний хүчтэй болж Kamidogo-г цуглуулах аялалдаа гардаг. Дэлхий дээр байсан Kamidogo-г ядах юмгүй олцоход шууд дараагийн Kamidogo-г олохоор Nether Realm-дэрч Kamidogo-г хайж явах замдаа Ashra гих чөтгөртөө таардаг. Энэ чөтгөр нь Brotherhood of Shadow гих Quan Chi-гийн бүлэглэлийн гишүүн байсан ч тушаалыг нь үг дуугүй дагдаггүй байсан болохоор дүүгээр нь өөрийг нь алуулах гэж оролдоход зүгтааж явахдаа нэгэн онцгой сэлмийг олдог ба энэ сэлэм нь чөтгөр алах тусам сүнсийг нь ариусгадаг хүчтэй сэлэм байдаг. Shujinko Ashra-тай бэлтгэл хийж Ashra Ermac-тай таарч хэрвээ Ermac Noob Saibot-ыг алжих юм бол сүнсэнд бүрэн ариусж Divage-нд хүрч чадна гэдэгт итгэж Ermac-тай тулалддаг. Shujinko Nether Realm-д байсан Kamidogo-г олж дараагийн 2 шинэ Realm болох Chaos Realm болон Order Realm руу явдаг. Энэ 2 Realm нь яг л нэр шигээ ба Order Realm-ийн бүхий л зүйлс нь бүгд хатуу хууль дүрмд захирагддаг ба бараг л гудамжинд хог хаяхад ял авах хэмжээний хатуу дүрм журамтай Realm. Энэ хатуу дүрм журмыг зөрчдөг хідэн хүмүүс байдаг ба тэдний нэг бол Darius. Darius нь энэ бүх хатуу хууль дүрм журмыг эсэргүүцдэг хүмүүсийг толгойлдог ба нэг л өдөр энэ дарамгууллыг унахын төлөө тэмцдэг. Darius Dairo гэх хөлсний ангуучтай хамтардаг ба Dairo нь хөлсний ангууч болохоос өмнө цэрэг байсан ба хууль дүрмийг чандлан сахиж байсан ч өөрийнх нь гэр бүлийг алсан алуурчин алж насаараа хоригдох ялавч шоронгоосоо оргон ахиж хизээж хууль дүрмийг дагахгүй гэж өөртөө тангаргалсан байдаг. Хамгийн амар нь Darius Dairoгийн гэр бүлийг алуулж уур хилэн өшөө авалтыг нь ашиглан өөртөө зүтгүүлэхээр гэр бүлийг нь алуулсан байдаг. Энэ босолгыг хамгийн их эсэргүүцдэг хүн бол Hotaru. Hotaru бол хууль дүрмд бүхий л зүйлээ зориулдаг, өөрийн гэр бүл байсан шийдэхэд бэлэн байдаг хамгийн шилдэг цагтаа. Chaos Realm нь Order Realm-ийн хажууд байдаг ба яг л нэр шигээ эмх замбраагүй Realm. Ямар ч засаг захиргаа хууль дүрм байдаггүй. Хүн бүр хүссэн зүйлээ хийдэг, хөл толгоогоо алдсан Realm. Энэ Realm-ийн нэг хүн бүхий л universe-ийг Chaos Realm шиг байлгахыг хүсдэг бөгөөд тэр хүн бол Havik.
Хайвик нь нүүрнийх нь таланд байдаггүй толгоогоо салгаж биеийнхээ бүх хэсгийг салгаж нийлүүлж чаддаг хүчтэй. Хайвик хууль дүрмийг үзэн яддаг. Эмх замраагүй байдалд дуртай нэгэн. Шүжинко 3 дахь Камитогог олж авахар оролдож ногоон өнгөтэй ус руу ортол Chaos Realm-ийн ихэнх зүйл нь дэлхийгээс өөр байдгаас болж асар хурдцтай хөгшөрдөг. Дараагийн Камитогог болохоор Outworld-д ирэхэд Милина Шаукан Личен хотыг эзлэх гэж байгаа талаар хэлэхэд нь гэмгүй хүмүүсийг зовхыг харахыг хүсээгүй байсан болохоор тусламж олохоор явдаг. Шүжинко Личен хотын захирагч Зефиротой уулзахад Зефиро Шүжинкод Order Realm руу явж цэргүүдээс нь тусламж гуйхыг хүсэж тэднийг ятгуулахаар ойт байдаг үнэлшгүй үнэт зүйлийг тусалсных нь хариуд өгөхийг хэлж Шүжинко нөгөө ойд нь хэлсэн газарт нь очиход нөгөө үнэт зүйл нь Камитогу байдаг. Камитогуг олцоод шууд Order Realm руу явах гэж байхад нь Дамаши гарч ирээд Камитогу бол Elder Gods-ийнх. Чи наатахаа өөр хүнд өгч болохгүй. Order Realm-ийн цэргүүдэд өгөхийн оронд энэ хотыг өөрсдийн болгохыг санал болго гэхэд Шүжинко үг дуугүй Дамашигийн хэлснийг дагдаг. Шүжинко Order Realm-д ирээд хотаарууд хэрвээ Личен хотыг хамгаалах юм бол Личенийг өөрсдийн болгож болно гэхэд нь хотааруу зөвшөөрж Личенийг хамгаалахаар болдог. Дамаши Шүжинко дээр ирээд You have sacrificed much in your service to the Elder Gods these long years. Therefore, they are granting you that which you have desired since your childhood, a chance to compete in the Mortal Kombat tournament in Earthrealm and defeat the sorcerer Shang Tsung. I do not know what to say. How did they know of my dreams of defeating Shang Tsung? Long ago, I watched you from afar as you played with your childhood friends. It was quite clear that you worshipped the warrior Kung Lao. But unlike your hero, you will be more than a match for Shang Tsung. You have absorbed the fighting styles of many great warriors. Now is your chance to fulfill your dream. Thank you, Damashi. I will return to Earthrealm at once. Шүжинко дэлхий рүү явж үйл явдал Mortal Kombat 1 дээр өрнөж эхэлдэг. Шүжинко Nightwolf-тай таарахад Nightwolf Шүжинкод Nether-Realm-д байснаас болж өөрийнх нь сүнс эвдэрсэн байгаа талаар хэлж Nightwolf ариусгахаар болж энэ нь олон жил үргэлжилж Шүжинкоч хөгшөрж эцэст нь Шүжинкогийн сүнс нь ариусдаг. The taint you refer to allows you to enter realms otherwise inaccessible to other beings. You will need to regain it in order to continue your quest. I suggest that you return to the Netherrealm. It will restore the impurities needed to enter the more accursed realms. Once your quest is finished, you are free to cleanse your spirit once more. Энэ олон жил сүнсээ ариусгасан нь ямар ч хэрэггүй болж Дамаши Шүжинког Nether-Realm руу явуулж сүнсээ бохирдуул гэд яваад өгдөг. Шүжинко олон жилийг Nether-Realm-д өнгөрүүлж Mortal Kombat 1-ээс Mortal Kombat Deadly Alliance хүртэл Nether-Realm-д байдаг. Raiden Deadly Alliance-ийн эсрэг Шүжинкогоос тусламж хүсэхэд нь хоёр шидтэнг зогсоохоор болж Outworld-д ирээд Kano-д баригдаж, Sundaо-д баригдаж байгаа Deadly Alliance-ийн ордон руу Шүжинког явуулдаг. Энд Шүжинко лимитээ таарч лимит хэрхэн тулалдахыг заадаг. Шүжинко хотааруугаас ахин тусламж хүсгээр Личенд очиход Hotaru, it is good to see. You have violated my ordinance. You were to go indoors when the toll sounded. Ordinance? I just recently arrived. I had no knowledge of any ordinance. Ignorance is not an excuse. Шүжинко хууль дүрм зөрчсөн хэрэгээр баривчлагдаж, Order Realm-д цаг хугацаа дэлхий дээрээс арай өөрөөр явагддаг болохоор шүүх хурал нь эхлэх хүртэл олон жил хүлээдэг. Бараг чадардгийн даваан дээр Darius ирж Шүжинког ороход нь тусалж, Шүжинко оргож явах замдаа 5 дахь Камитогог олж аван сүүлийн Камитогог олохоор Edenia руу явдаг. Edeniад ирэхэд Шауканы айрам Edeniаг эзэлчихсэн Kitana Синделийг аврахыг гуйж, Шүжинкоч зөвшөөрч Таниаг ялж Синделийг аварсны хариуд Синдел сүүлийн Камитогог Шүжинкод өгч
эцэст нь олон жил үргэлжилсэн даалгавраа биелүүлж чаддаг. Скорпион Soulnado руу Moloch Draman 2-оор шидүүлснийхээ дараа Divagend Elder Gods-ийн өмнө ирж Elder Gods хэн нэгэн ертөнцийг устгахаар оролдож байгааг сануулan хэрвээ чи бидний аврах болох юм бол гэр бүл болон овгийгчин амьлуулна гэхтэн шууд зөвшөөрч Shujinko-г зогсоохоор болдог. Shujinko олон жилийн туршлага болон олон тулааны арга барилынхаа хүчээр Скорпионыг ялдаг. I do not understand. The Kamidogu should have been transported to the Elder Gods. Why is it not happening? Because you have not completely finished the quest. What are you? Ah, yes. Familiar words. Perhaps this will help you to understand. Damashi! What has he done to you? Let him go! Shujinko, please save me. Oh, you fool! Damashi does not exist. The avatar you see before you is merely a projection of my consciousness. I manipulated this astral puppet from beyond the boundaries of death, and in turn, manipulated you. I deceived you into bringing me the means of attaining ultimate mastery over reality. So it seems that I have indeed known you all these years. Then by what name shall I call you now? Tell me who you really are, demon. I am Onaga, the Dragon King of Outworld and soon-to-be ruler of all that exists. I must thank you for bringing me so much power. The Kamidogu are mine. You may have them. They do nothing. You have wasted your time. Nothing happened when I placed them all on the altar. Not all. If you had found the last piece, the altar would have transported them to the Elder Gods. But the last piece is currently in Outworld in the possession of a fool sorcerer. I will deal with him later. For now, I will take these artifacts you have so dutifully collected for me. I am afraid they will not make it into the hands of the Elder Gods after all. And so, Shujinko, your quest is done. Prepare for death. Үүнийг сонссон Shujinko дэлхий рүү зүгтахад Onaga Shujinko Koh-ийн оронд Deadly Alliance-ийн ордонд очиж Shinnokийн сахиус болон өөрийн айрмаа авахар ирэхэд Quan Chi, Shang Tsung, Raiden бүгдээрээ нийлээд зогсоох гэж оролцсон ч юу ч болохгүй байгааг анзаарч There was only one chance left. Raiden's sacrifice was in vain, for the blast had little effect on the Dragon King. Onaga Kamidogu-гийн тусламжтайгаар асар хүчтэй болж Deadly Alliance-ийн армийг өөртөө аван Barakag өөрийн хүн болгож ордон руу дайрч байхдаа өгсөн дэлхийн дайчдыг амьлуулж өөрийнхөө иргэшээлд оруулдаг. Onaga Kamidogu-га нэгдэхээр Edeniad очиж Kitana-г ашиглан Sindel охиныхоо төлөө Onagад бууж өгөхийг харсан Jade Kitana-тай тулалдан ялж Sindel-ийг суллаж Outworld руу зүгтдэг. Baraka Edeniaгийн шоронгоос Melina-г олж суллан Onaga Melina-г Outworld-ийн армийн удирдагч болгодог. Quan Chi үгсний дараа Noob Saibot ямар ч тушаал авах хүнгүй болж өөртөө айран босгож Netherrealm-ийг эзэлж Netherrealm-ийн захирагч болохоор шийддэг. Shao Kahn-ы орхигдсон цайзын дотроос Smoke-ийг олж Smoke-ийг засан программыг нь өөрчилж өөрийнхөө боол болгодог. Noob Saibot өөрийн армаа босгохоор явах замдаа Sub-Zero-той таардаг. Sub-Zero Frost-ыг урвсны дараа Outworld-д байсан мөсөн агуй доторх Cryomancer-уудын балгасыг олдог. Sub-Zero балгасаар явсны эцэст Qualiang болон Bihan 2 эдгээр хүмүүсийн үр удам гэдгийг мэдэж авч балгас дотор байсан эртний хуйг дуулгыг өмсдөг. Sub-Zero Noob Saibot-ыг өөрийнх нь сайн найз Smoke-тэй явж байгааг хараад араас нь дагаж явсаар Outworld-д ирэн Smoke болон Noob Saibot-д баригдаж Smoke instantly recognized their visitor.
He was an echo of their past. Noob Saibot-ийн хин гэдг нь мэдэгдэлгүй байсаар Deception дээр л хамгийн ихний Mortal Kombat дээр үгсэн Bihan гэдэг нь ил болдог. Noob Saibot Sub-Zero-г алах гэж байхад нь Sarina гарч ирж Sub-Zero-г авран Noob Saibot Smoke 2-ыг зугтсны дараа Sub-Zero ахыгаа аврах цор ганц зорилготой болдог. Хэрвээ санаж байвал өмнөх анги дээр Mavado Kabal-ыг хагас өхлүүд болгож сэлмийг нь авч явсны дараа Havik Kabal-ыг олж шархыг нь имжилж Havik Black Dragon бүлэгмийг сэргээхийг санал болгоход Kabal зөвшөөрж өмнөхөөс нь илүү хэрцгий бүр аюултай болгодог. Kabal Kira болон Cobra гэх шинэ хоёр гишүүнийг бүлгэмдээ нэгтгэдэг. Kira нь Афганистаны зэвсэг наймаалагч бол Cobra нь Америкийн гудамжны тулаанч. Хэрвээ Street Fighter мэддэг бол Ken Master-ийн knock-off шиг л дүр. Kabal Mavadoтой ахин тулалдаж энэ удаа Mavaдог ялан сэлмээ буцааж авдаг. Raid нь өөрийгөө дэлбэлж Onagag зогсоохоор оролцсон ч энэ нь бүтлгүүтэж Deadly Alliance-тай цуг үхдэгч бурханлаг энерги нь өөрийг нь ахин амьлуулдаг. Гэхдээ өмнөхөөсөө шал өөр Raiden болж иргэн ирдэг. Хав харах хувцастай, улаан нүдтэй дэлхийг хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн болж хэрвээ чи дэлхийг занал хийх юм бол чамайг шууд ална. Хэрвээ чи хамгаалахад туслахгүй бол чи бол дайсан гэсэн майндсеттэй Dark Raiden болдог. Ахин амьсныхаа дараа Liu Kang-ыг амьлуулж ямар ч оюун ухаангүй зомби Liu Kang-д дэлхийд занал хийлж байгаа бүх хүмүүсийг алахыг тушаадаг. Shang Tsung үгсний дараа биедэн байсан бүх сүнснүүд чөлөөтэй болж Division руу явсан ч Liu Kang-ийн сүнс найзуудаа туслахаар ирж аль хэдийн шантарсан байсан багштай зоригжуулсан урмын үгсийг хэлж Boraicho урам зоригоор дүүрч Baraka-гийн армийн эсрэг тулалдан ялж зугтаж байсан цэргүүдийг нь хөөхөд Milina-гийн отолтонд ордогч ядах юмгүй цэргүүдийг нь ялдаг. Milina Onagagаас урвж Baraka-тай тулалдан Onagag устгахаар болдог. Liu Kang Ermac дээр очиж найзуудыг нь Onagagаас аврахыг гуйхад Ermac зөвшөөрч нэгээр нь тулалдаж Liu Kang найзуудаа хэвийн болгож Sonya, Johnny Cage, Jax, Kitana, Kung Lao хэвэндээ ордог. Kamidogu-гийн тусламжтай Onaga дийлдэшгүй болсон ч Shujinko асар олон тулааны мэдлэг туршлагаа ашиглан Kamidogu гэвдэлж Onagag хуучин хэвэнд нь оруулан эцэст нь Shujinko Onagag ялдаг. Бидний үгсэн гэж бодож байсан Shao Kahn Mortal Kombat 3-ын дараа өөрийнхөө клоныг хийж суудал дээрээ суулгасан байсныг Quan Chi Shang Tsung 2 алсан байдаг. Noob Saibot Goro-г ялсан ч өглүүд байсан Goro дээр Shao Kahn ирж өөртөөгөө нэгдхийг санал болгон Outworld-ыг эзлэхийг санал болгоход Kitana төгсөн амлалтаа мартаж Goro Shao Kahn-тай нэгдэж Goro өөрийнхөө хувцаа өөр шоканд өмсүүлж хүн бүрт өөрийгөө үгсэн гэж бодулсан байдаг. Энэ хаагуур Nightwolf Netherrealm-д Onagag хорихоор өөрийнхөө овгийн хүмүүсийн нүглийг ашиглан Netherrealm-д хордог. Onaga байхгүй болсон болохоор Reptile-ийн биеийн хэвэндээ орч хүн бүр баярлдаг. Энэ хүрээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Хэрвээ энэ бичлэг 2000 лайк хүрэх юм бол Mortal Kombat-ийн дараагийн партиг оруулах болохоор лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.